За ингээд ирэх мөнд үзэгчтэй телевизлээс та бүхэнд 2009 оны Монголын Олимпийн холбооноос зохион байгуулж байгаа лигийн авраг шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтыг болдоо үргэлжлүүлэн хүргэж байна. Тоглолтын дооны арчаа тэгдэгийн арчаагаар цагаан өмсгөлтэй эрчимгөл улаан өмсгөлтэй Улаанбаатар дээд сургуулийн багийн тоглолтын 1-р үе үргэлжлээ явагдаж байна. За энэ тоглолтын өмнө бол лигийн хүрэл медалийн төлөөх тоглолтын дээр хансын үлгүүд баг өөрийн өрсөлдөгч болох Сэлбэрээс өгийг болдоо 3-1 арчаагаар хожиж хүрэл медалийн болцлыг болдоо хангасан хөндлөн намжуулалтыг аялаа. За хөндлөн намжуулалтыг өгж хараахан чадсангүй багийн ахлагч за баг өмсөрөнгийн алтан тулга болон шигшээ өгийн ахлагч Түмэн гарвнаар харагдж байна. За алтан тулга Борго Капын шилдэг тоглогчийн шагналыг болдоо хүртсэн Түмэн жаргал болонгийн зохилтыг зөглөө. За хондоргоогоос гаргаад ирсэн алсын зохилт хийлээ. За төдийлөн нэг дэм амжилттай болж өгч болдоо хараахан чадсангүй. Ажигүн шугамнаас өмнөд тоглолтнор болохоор болж байгаа юм байна. За Улаанбаатар дээд сургуулийн оновчтой дамжуулалтыг өгсөн тоглохонд шилжиг орлоо. Зүүн жигүүрээс шууд хаалганы өмнөр хөндлөн хүчтэй дамжуулалтыг айсан. За буцаага гаргаад ирсэн Лүмбосглоо. За энэ удаагийн тоглолт Булангийн зөвлөлд орж байгаа юм байна. Шигшөөгийн ахлагч 3 дугаартай Донорвын Лүмбон гарав цогцолтыг гүйцэтгсэн. За цогцолтыг Улаанбаатар дээд сургуулийн тоглолтод цогцолтыг гүйцэтгэх гэж байна. За цогцолтыг гүйцэтгээд тоглолтын бараа оруулаад ирсэн. За Цэдэн болын солгой хөл болдоо үнэхээр эвгүүдээ ингэж хамаагүй цохиулж болдоо болохгүй гэдгийг өрсөлдөгч багийн хөл өмгчд болдоо надаар хэлүүлдэггүй мэдж байгаа байлгүй. Эрчим клубын бөмбөгийг авангууд талбайн төв хэсгэр болдоо ээлжид нэгэн тоглоонд шилжин орж байна. За Улаанбаатар дээд сургуулийн няцаалаа сайн тоглооныг. За Улаанбаатар дээд сургуулийн 15 дугаартай Батцэнгэл бөмбөгний араас явсан боловч амжилтгүй болж байна. За урагш нь оролдуулсан дамжуулалтыг өгөхөд Улаанбаатар дээд сургуулийн хаалгач Азбаяр бөмбөгийг аваад тоглолтод оруулахар болж байна. За 10 дугаартай ганцар гүйдэн дарагдж байна. За Түмэн жаргал. За Лүмбэн гарав бөмбөгийг авлаа. За энэ жил болдоо үнэхээр Улаанбаатар дээд сургуулийн шигшөөгийн хувьд болдоо үнэхээр ураг сарвинтай жил болж байна да Борго Кап дөрүүлчихсэн. За одоо ингээд лигийн авраг шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө тоглож байна. За Улаанбаатарчууд бөмбөгийг аваад тоглохонд шилжин орох оролдлогыг хайсан хэвээрээ л байна. Баруун жигүүрлэг дамжуулалтыг ажиглоо. За шумнагсан дамжуулалт явсан. За нааш найдг нь болдоо ер нь илүүчлээд зөөрөө азаа үзэл өөрөө хаалган цогсон бол ер нь бололцооны байх байсан болов гэж бодож байх юм. За Улаанбаатар дээд сургуулийн 6 дугаартай Очбаяр дамжуулалтыг цааш нь 14 дугаартай Гамбат тажж байна. За уралдууллаа. Хаалгач дэлгэрдлээ хаалгыг орхин гарч ирж цаг үе олж одоо энэ удаагийн тоглоомыг зогсоолоо. За 10 дугаартай Улаанбаатар Түмэн жаргал үүдэн дарагдж байна. За эрчим клубын харын бүсээсээ ээлжид нэгэн тоглоогоо эхлүүлэх оролдлогыг хийлээ. Инх жаргал дамжуулалтыг хайсан. За ангаалсан дамжуулалт явлаа. Төвөө хамгаалагч түүнийг болдоо торгуулийн талбараа оруулж өгч оруулсангүй.
эргээд хамгаалагч нар дээр бол бөмбөг хүрээд ирлээ. За Улаанбаатар дээд сургуулийнхаа өөрийн талбайраа бол бөмбөгийг оруулахгүй байна. Шугам дагсан дамжуулалтыг өргөшн хайсан. За эргээгээд наашин захлуулаа гаргаад ирлээ. За 12 дугаартай хамгаалагч Дүүрэнбаяр түүнийг бол хажуугийн шугамаар гаргаж байна. За түмэн жаргал бөмбөг алдлаа алтан тогс урагшин хайж өгсөн. За 18 дугаартай Нямгом дамжуулалтыг өгсөн гэдэг боловч оновчтой болж гэж бол хараахан чадсангүй. Дахиад тэр баруун жигүүрэлдээ сайхан байна да. За зүйтэй. За баруун жигүүрээрээ довтлогооныг хийх оролдлогыг хийсэн боловч хамгаалагч нар түүнийг бол тодорхойлын талбараар оруулж ирсэнгүй. Тоглолтын нөө найрцаа тэгдэгийн найрцаатай Дэвис Луиста өхөндө 2009 оны Монголын үндэсний лигийн авраг шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтыг эх орон даяар шууд дамжуулан хүргэж байна. Дамжуулалтыг нааш наялаа. За эрчмийн хүчтэй цогцолдоор алсын дамжуулалтыг хаялаа. За энэ дамжуулалт нар бол доо хурч очих тийм хөлбөмбөгч бол доо хараахан байсангүй. За бид нь бол 13 дугаартай хөлбөмбөгчин Мямбсүрэн харуулж байна сая. Танаа тоглооч бидний буудаад тоглож. Үнтэй жоо урьсаа наад 22 дугаар. Үнтэйгээ жоо ойрхон. За 12 дугаартай хөлбөмбөгчин Дүүрэнбаяр бөмбөг авангуу та баруун жигүүрлүгөө дамжуулдаг аялаа. 13 дугаартай хөлбөмбөгч авсан. За 22 дугаартай Мөнхбаатар. За энэ дээр бол далдаа гаргаж байгаа юм байна. Дүүрний шугамар бол хамаагүй хүчтэй дамжуулалтыг бол хайж өглөө. За даван шугам дээрээс өчтөө цогцолдор бөмбөг талбайн төвсг рүү орж ирж байна. За өрсөлдөгчөө түлхсэн гэсэн үндслэлээр бол бөмбөг хураагдж байгаа маа. Алдаа гаргасан хөлбөмбөгч 19 дугаартай ариун молд байсан юм байна. За энэ дээрээс то мултарч хараахан болдоо чадсангүй. За одоо нэг мултрах гэж үзлээ. За ер нь болцооно цогцолтын эрхийг бол авчирлаад 19 дугаартай Цэдэнбал. За түмэн жаргал бөмбөгний ард нь Лумбан гарав яваад очлоо. За өнгөрсөн жилийн лигийн авраг шалгаруулах тэмцээний шилдэг шүүгч Жаргал сайхан өнөөдөр талбай дээр бол шүүгчээр ажиллаж байна. За Лумбан маань бол ямар хөө цогцолтоор үзэгч түмэн болон өөрийн багийнхан да бэлэг барихыг бол бүгдээ харцгаая. Үнэхээр аюултай цогцолтыг бол хийлээ. За тоглолтын нөө харьцаач өөрчлөгчгөрөнд өглөөд сая бол алтан цогцолтыг дөнгөн гарав сая бол онц дүнтэй гүйцэтгсэн. За шгшөөгийн ахлагч Лумбан гаравыг бол бидэнд харуулж байна. Энэ жил Улаанбаатар дээд сургууль тоглож болдог лиг Борго капт төрүүлсэн. За эрчим клубийнхаа хамгаалалтанд шилжиж орсон юм байна. За Лумбан гаравын цогцолтыг удаашруулсан мэтлэг дээрээс бидэнд манай найруулагч харуулахар болж байна. За цогцолтыг бол директор болонд нь цогсон хаалгач хатгсан бөмбөг бол хаалганы нуруу оноод эргэж ойсон. Алсын цогцолтыг хийлээ. За алсын цогцолтыг хийсэн гэдэг бол бөмбөг бол хаалганы шөнгийн хажуугаар өнгөрж байна. За
За Улаанбаатар дээд сургуулийн ээлжлэг нь тоглохоо энэ өрөөд өндөрлөж байгаа юм байна. За жигэн шугам дээрээс өмгөө тоглолт нь Улаанбаатар дээд сургуулийнхаа оруулахар болж байна. За Улаанбаатар дээд сургуулийн өл өмгшин 15 дугаартай Батсангэл баг зэргийн гэмтлийг авсан юм байна. Тийм учраас олдоо тоглолт түр хугацаагаар олдоо сайн завсарлаа. За ингэ цагаан өмсгөлдөд тоглож байгаа Эрчим клубийнхан өмгөө тоглолт нар болж байна. Тоглолтын оноо харьцаа техникийн харьцаатай байгаа. За ингээд өөрөөр хэлэх юм бол ТV телевизээр Монголын аваргуудын лигийг бол та бүхэндээ хүргэж байна. Европын аваргуудын лиг 9 сарын 15-ны өдөр бол гараагаа эхлэн шигшээ 32-гийн тоглолт дараа нь пенальтын тоглолт бол 5 сарын 22-нд эх оны 5 сарын 22-нд Испанийн нийслэл Мадрид хотын Реал Мадридын сэнгэлт хүрээлэн буюу өөрөөр хэлэх юм бол Сантьяго Бернабеу сэнгэлт хүрээлэнд бол пенальтын тоглолт бол явагдаж дараа нь 6 сар дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх учиртай юм байнамаа. За сэдэн бол урагшин дамжуулалтыг өгөөл буцаагаад өөрт нь айж өгсөн отон тоглолтод орсон гэж шүүгшүүлж явах шиг байна. За өмгөний төлөө дамжуулалтын дээр Улаанбаатар дээд сургуулийнхан өмгийг бол нэгсэн за алтан тогсаар гişin дэлгэр далаад дамжуулалтыг ажиж өгж байна. За Улаанбаатар дээд сургуулийн харин бүсээс өмг аваад талбайн төв рүү орж ирж байна. За 14 дугаартай Ганбат дамжуулалтыг наашин 4 дугаартай Улаанбаатар очиж толдоо дамжуулалтыг айсан. За ингээд энэ удаагийн тоглохоо талбайн төв хэсэг таслагдж байна.